За сайн байцгаана уу? Нэгэн киноны постэр хийж үзцгээе. За тэгэхээр бид эдгээр зургнуудыг ашиглаад нэгэн ийм киноны постерыг хийх болно. За бүгдээ эхэлцгээе. За киноныхын постерыг хийхин тулд мэдээж бид эхлээд тодорхой хэмжээтэйгээр ажлын салбараа нээх ёстой. За тэгэхээр бүгдээ A4-ийг за 300 пикселтэй RGB-гээр сонгоод нээчээ. За энэ дээр магадгүй бүгдээ постэр гарч өгч чинь. За тэгэхээр постэр гэсэн цонх маань нэгдлээ. За одоо бүгдээ background оруулж ирцгээе. За background нь энд байж байна. За энэ зургийг шууд чирээд зөвөд оруулаад ирнэ. За тэгээ нэг хаачаа. За background мэдээж зэргийн томруулна. За нэг иймэрхүү хэмжээтэй тавихад болох бах. За та бүхэн зураг ашиглахдаа аль болох томруулахгүйгээр яг энэ хэмжээнээс чинь бүр илүү том зураг ашиглахыг аль болох хичээгээрэй. Тэгвэл одоо зургийн чанар маш сайн болох болно. За одоо бүгдээрээ гол дүрийнхаа жүжигчин эмэгтэйг зургийг тасалж оруулж ирээ. За таслах харах техникийг бол бүгдээрээ энэ зөрөөр үзэж байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ color range гэдэг ингээд цагаан өнгөнүүдийг эсвэл бор өнгөнүүдийг гэдэг өнгөнүүд сонгох зарчмаар таслая. За энэ өнгөийг сонгоод shift дараад за ийшээ нэх саарлыг зав сонгох шаардлага бидний хүнээлтсэн багт болно. Тэгэхээр энэ өнгөрөө сонгох юм бол лентэй төстэй энэ арсны өнгнүүд бас сонгохч эрсдэлтэй учраас та бүхэн одоо энэ харж байна. Энэ хэсгээр байгаа өнгөийг аль болох shift-ээр дарж аваад байхгүй болгочод гол болно. За тэгсэн чинь энэ хэсгээр ингээ орж ирээд байна тийм ээ. Энэ хэсгээр орж ирээд. За яг бүгдээрээ тэрийг дараа нь засъя. За окей. За одоо ингээ сонголт үүснэ. Selection болгох чинь. За тэгэхээр selection-ээ бүгдээрээ lasso аваад alt дарж аваад энэ хэсгийг хасаад өгье. За shift дараад энэ хэсгийг нэмээд өгчүүл. За гэхдээ бид нар энэ зургийн ерөнхийдөө тал хэсгийг ашиглах учраас доошоо нэг тийм нарийн бид ингээд таслаадах шаардлага байхгүй. За хичээл эхлэх юм нэг иймэрхүү постэр инэ гэдээ харуулж гисэн. Тэгэхээр та зургийг л ашиглана. За гэхдээ юм баахандаа аль болох бүгдийг нэг бүрчлэн хийчих юм бол дараагаар нь засварлах өөрчлөлтүүд бас амар болох болно. За одоо энд орж ирсэн байна. За энэгээр орж ирсэн байна. Alt дараад хасаад өгөх хэрэгтэй. За бид нар анзаарах юм бол сонголт маань одоо ингээд цагаантай жоохон дутуу орж ирсэн байна тийм ээ. Тэгэхээр энийг дотогш нь одоо шахаж оруулахын тулд бид нэр select modify contract буюу хасах. За 2 пиксел. За хасах юм бол бид нэг гадна талын сонгосон байгаа учраас гадна тийшээ хасагтаа тань тэгэхээр нэмэх гэж сонгох хэрэгтэй байна бид нар. Modify expand 2 пикселээр. За одоо бид нар ингээд урагш оруулж ирсэн юм тийм ээ. За тэгэхээр одоо бүгдээрээ маск үсгий. За гадна талын сонгоцсон байгаа учраас бүгдээрээ нэг select inverse хийгээд маск үсгэн аль эсвэл маскн дээр шууд дараад маскн дээр хоёр дараад invert хийж иргүүлснээр бидний зураг сонгогдох байгаа. За тэгээд бүгдээрээ доор нь ямар нэгэн өнгө өгөөд хэр сайн цаарсан хэсгийг харъя. За тэгэхээр бид нэрэнд зарим нэг хэсгээр дутуу цаарсан зүйл харагдчихэв. За мөн зарим нэг хэсгээр
бас илүү нэмэгдээд гар мар нь ингээд цорцсон харагдаж байна тийм ээ. За тэгэхээр бүгдийг нэг байхгүй болохын тулд бир яваад маскын дээрээ хараар бодож өгнө. За баг зэрэг hardness-ийг нэмчи. За хараар бодохоор хасагдаад явчихж байгаа тийм ээ. Тэгэхээр цагаан болгож өгнө. За X танаад за бүх цагаан өнгнүүд нь одоо ингээд цорцсон байгаа харж байгаа. Тэгэхээр буцаах хэрэгтэй. Бид нэг цагаан өнгөний сонголтыг сонгосон учраас одоо бүх ойсон энэ цагаанууд нь бүгд ингээд цорцсон байж байна. За ингээд сонгосныхаа дараа бүгдээрээ маскын дээрээ дарж аваад тохироглоор аваад энэсийг нэмээд өгöd өгнө. Ангистер бидний гадна талын хэсэг сонгож байна. За классаа аваад shift дарж аваад энэ хэсгийг мөн нэмээд өгнө. За энэ хэсгийг ч мөн адилхан. За энэ хэсгийг бас адилхан. Тэгээд энэ хэсгүүдийг бас нэмээд өгөх хэрэгтэй. За толгооны үсний хэсгийг бүгдээрээ алт дарж хагаад хасчих. Учир нь үсний нарийн ширхгүүдийг бид нэр дараа нь refine edge төвлөөр засаж болох учраас за ингээд бүгдээр маскын дээр shift F та black гэж харангуй дүргээд харилцаад хэрэгтэй. За энд мөлдсөн байна. Shift F та black. За одоо бүгдээр үсний энэ малцгууруудыг баг зэрэг засахын тулд бүгдээрээ маскаа сонгоод mask edge дараад тэгээд энэ гаднар хэсгийг удаад өгөх хэрэгтэй. Хэрвээ хэмжээ нь их том байгаад бол бид багасгаж өгөх хэрэгтэй. Учир нь зөвхөн яг үсний эргэн хэсгүүдийг л сонгох хэрэгтэй учраас. За энэ илүү хэсгүүд бас ороод бол бид нар энийг аалтаа дараад эсийг хасаад өгч болно. За тэгэхээр болсон байна. За магадгүй энэ материалын арцгар хэсгийг биднээс засаж өгч болно. За ингээд. За одоо бүгд smoothness дээр нэг пиксел өгчээ. За shift ээж буй дотгош нь бага зэргийн хасалт. Бага зэргийн контраст, бага зэргийн фидер буюу уусгалт хийгээд өгье. За ингээд окей. За тэгэхээр энэ хэсэг ус биш учраас бас их эвгүй ингээд дууссан байна. Тэгэхээр бүгд энийг маскын дээр нь биерээр зурж өгөө засъя.
За X дээр цолиод. За нэг юм шиг багт. За. За ингээ бүгдээрээ гол ажилд орцгоё. Зураг тасалчихлаа. За зургийг тасалсан зургийг бүгдээрээ зөөгөөд остр руу оруулж ирнэ. Авар геймер хэмжээтэй байхад болно да. За тэгэхээр одоо бүгдээрээ фострийнхаа за энд энэ бол зүгээр юм байна. За тэгэхээр тэр цаана байгаа хүн ерөөдөө зүгээр хэрвээ арилгыг жижигвэл та энэ үнийг ингэ сонгож аваад fill content area-гээ сонгоод өгч юм бол энэ л арилчин. За тэгэхээр эвгүй ариллаа тийм ээ. За тэгэхээр энийг бид нэр тамга аваад алт дараад за магадгүй хардас багтаа ингээд арилгаад өгч болно. За дээрээс тамга аваад за ингээд за витаминд орж ирлээ. За энийг бүгдээрээ actor жүжигч ингээд энийг бүгдээрээ BG background гэж нэрлэжээ. За одоо бүгдээрээ цагдаагийн машин оруулж ирээ. За тэгэхээр цагдаагийн машин шууд оруулаад оруулж байгаа тасалчих бүгдээрээ. За энийг хаачаа. За машин бол хурц өнцгтэй учраас бүгдээрээ энийг шууд пен түүлээр сурч өгөө тасалчих болно. Control за энэсийн сүдрийг ингээ бага царыг оруулаад өгье. За ингээд Ctrl Enter дараад скрипчиг бүгдээрээ за энэ дотлын нөгөө сүдрийг бид нэр үлдээсэн тийм ээ. Энийг бир явж гаад маскн дээр цагаанаар за харднаас нь багтаагаар хараар юм байна. Тэр хараар гэд усгаад өгье. За тэгэхээр цагдаагийн машин энэ хавцаа өдрөө тавьчих. За энэ дээр бүгдээрээ шууд layer-ийнхаа энэ бол mask сонгодог шүү дээ. Энэ layer сонгох тийм ээ. Ctrl B буюу image adjustment color balance гэд шууд layer-т нь артлын background-тай ойролцоонгүй өнгөтэй болгоод өгье. Бүгдээрээ дараа нь ингээд сүүлд нь бас нийтэд нь өнгөний өөрчлөх учраас бүх өнгөнүүд нь хоорондоо ойролцоо байвал нийтэд нэг өнгө өөрчлөхөд амар болно. За тэгэхээр энэ жоохон бордоо учраас шар бордоо өнгө. За зэргийн уул автар. А тэгээ shadows маань бас за гэхдээ хэтэрхий бас тийм улаан дуу болгож өгч болохгүй. За Ctrl O буюу hue saturation. За энийг image adjustment hue saturation буюу Ctrl O гэж гаргаж ирнэ. Lightness энэ мах зэрэг хасаад өгье.
За image adjustment cruise. За ерөнхий хараас нь баг зэрэг нэмээд өгье. За ер нь дэжгүүдээ баг зэргийн нэг ногоон өнгөний туянд байгаа даа. Ногоон гэх асуумт бүгдээ image adjustment selective color буюу зөвхөн сонгосон өнгө. За эндээс greens баг зэргийн асалт. За эсвэл бүгдээ энэ юу layer буруу layer сонгоцсон байна. Тэгэхээр үлдээ нэг хуцаана cruise. За энийг сонгоод image selective color green. За бүгдээ cruise гаргаж ирээд control M green нэсэн баг зэрэг хасаад өгье. За мөн бид бас ингэж болно. Hue saturation. За энийг энэ ногооныг өөрчлөх учраас бүгдээрээ нийт нь ямар ч гэсэн за ингээд шал өөр өнгөтэй болгоч. Тэгээд тэгчээд бид энэ маска shift F5 гээд шууд хараар ингээд дүргэх юм бол ерөөсөө өндч эффект орохгүй гэсэн үг. Тэгтээ alt дараад бид нар доотлогын дээрт оруулаад за маскын дээр зөвхөн энэ хэсгийг цагаанаар бодоод өгье. За мөн хэсгүүдийг за энэ арад очрос X дараад энэ хэсгийг хасаад өгч болно. За тэгээд энэ ягаан болоод байна тийм ээ. Одоо бүгдээ энийг за харж байгаа хэ. За ингэж цагдаагийн машина групплээд police car гэж нэрлэж. За илүү бодтой болоход бол бүгдээ цагдаагийн машиныхаа layer дээр бир аваад хардаа өнгө сонгож өгөөд зэргийн сүүдрээр оруулж өгье. За мэдээж доор нь оруулна. За сүүдөр бол мэдээж multiply. За харж байгаа. Shadow. За одоо бүгдээ цагдаагийн машина control G хөвлөөд control T transform horizontal энд бага зэргийн томсгоо тавьчих бүгдээ. Таны сүдрөө бид энэ хэсгийг бодсон энэ шиг үлдсэн учраас энэ дараагүй. Тийм учраас бүгдээ энийг ингээд за ингээд тавьчих. За police car 2. За хамтдан давхар бүрүүлээд police cars гэж нэрлэж. За одоо бүгдээ цагдаагийн машинд бага зэргийн гэрэл хийж өгье. За new layer. За бид нэр
optical хэлээр энийг оруулж ирээд screen болгож өгөөд screen болгохоос өмнө яхаа өдрөө нэг шууд control O буюу illustration аваад цагийн улаанд гэрэл болгоод өгье. За screen гээд за эхлээд бүгдээ нэг масклаад ирээ аваад хараар энэ хурц өнцгүүдийг арилгаад өгье. За тэгэхээр энэ хурц өнцгүүдийг арилгах гэсэн үг. За энэ хон ямар нэгэн байхгүй учраас ингэж харагдаж байна. За бүгдээ хэрэг background дарах юм бол маш цэвэрхэн арилгаж байгаа харж байгаа. За энийг Ctrl T horizontal эргүүлээд арай урт хэсгийг нэшээ гаргаад өгье. За энийг Ctrl O гээд дэшээ copy-таад энийг light red гэж нэрлэж энийг light blue. За тэгээд layer-ээс сонгоод Ctrl O цэгрэнг доwnload тавьчих хэрэгтэй. За энийг police lights нэг гэж давхарлаад Ctrl T horizontal за ингээд гэрэлт боллоо. Тэгэхээр 1 2 гэж нэрлэж. За одоо бүгдээ жүжигчингээ гаргаж ирье. За мэдээж машины дээр байна. За энэ лэрийг устгах чинь. За одоо та бүхэн харж байгаа энэ гэрэлнүүдийн дээр гарсан байна тийм ээ. Гэрэлнүүд нь мэдээж яг камер руу ойж ингэж харагдана. За тэгэхээр одоо яг хөхөр бүгдээр нийтд нь нэг өнгө үгүй. За ямар өнгө вэ гэхээр эндээс color balance сонгоод за мэдээж гэрлэнд бол өнгө оржлохгүй тийм учраас дээр нь гаргана. За color balance-аса баг зэргийн ногоондоо хамт хэрэг. За mid tone бид нэг ингээд дундаж өнгөнүүдийг оруулсан. За shade буюу хар хэсгүүдийг за ингэж орууллаа. Одоо бүгдээрээ хит гэрэлтэй байгаа хэсгүүдийг буюу хайлайтуудыг бас баг зэргийн гөрүүлж өгье. За иймэрхүү. За магадгүй энэ цагдаагийн машиныг бүгдээрээ энэ машиныг энэ гэрэл хоёрыг линклэх хэрэгтэй. За энийг интент линклж. За тэгэхээр үндсэндээ бид нэр хэрвээ энэ машиныг хөдлөхөд гэрлэн цуг хөдлөх нь. Энэ машиныг хөдлөхөд гэрлэн цуг хөдлөх нь. За тэгээд энэ машины баг зэрэг хойшлуулад ингээд тавьчих. Магадгүй энэ машин шууд жоохон том байж болох юм. За ингээд. Эмэгтэйгийн нүүр нь магадгүй баг зэргийн харанхуу байгаад бүгдээрээ эмэгтэй дээрээ
exposure. За alt дараа зөвхөн нэмэгдээд оруулъя. За тэгтээ одоо бүгдээ маска black бүгд нийт нөгөөд харин цагаан биер аваад цагаанаар зөвхөн нүүрэн хэсгийг. За ингэж болчихно тийм ээ. Тийм бол зөвхөн эмэгтэйгийн нүүрэн гэрэлтэх нь. За одоо эмэгтэйгийнхаа зургийн деталийг бүгдээ баг зэрэг сайжруулъя. За тэхийн тулд за бусад бүх лейерүүдээ авч жагаад зөвхөн эмэгтэйгийнхэн зургийг харъя бүгдээрээ. За эмэгтэйгийн зургийг бүгдээрээ хувлаад, жүжигчнээ хувлаад. За фильтр, order, high pass гээд. За high pass гэдэг нь деталуудыг илүү тодруулж өгдөг. Окей, за ийм харагдчихна. За бид дээшгээ хувилсан байгаа. За энийг одоо бүгдээрээ overlay буюу доотлохын layer дээр харагдуулахаар үгүй. За тэгэхээр одоо бүгдийг ялгаа харъя. Хувлаад high pass өгөөд high pass гэсэн layer-ийг overlay болгож өгөхөөр илүү деталууд нь тодорч харагдаж байна. За ингээ бусад layer-үүд нээчих. За дарж авах тийм ээ. За одоо харин энийг групплээд actor гэд нэрлэжээ. За одоо яах вэ гэхээр бүгд энэ цагдаагийн гэрэлнүүд маань одоо эмэгтэйгийн биеийн дээр баг зэргийн тусна. Тэгэхээр бүгдээ эмэгтэй дээрээ гэрэл оруулж өгье. За шинэ layer үсгээд. За энэ layer-ыг бүгдээ яах вэ гэхээр дээр нь бодож өгье. За эндээс өнгөө тохируулчих бүгдээ. Эндээс цагдаагийн уланг. За X-тар цолоод цэнхэр өнгө хоёр тохируулдаг. За X-тар хараа ингээд бодно гэсэн. За тэгэхээр хэрвээ бид ингээд бодох юм бол шууд ингээд давхарлагч будагч байгаа тийм ээ. Тэгэхээр Alt дараад эмэгтэйгийнхаа одоо layer руу оруулчих. За энэ high pass руу ороод байгаа учраас энийг групплээд. За зөвхөн энэ хоёрыг групплээд. За тэгэхээр энэ дотор нь цугуурч байгаа учраас группийн дээр гараад actor detail plus нэмсэн ингээд. За тэгээд энэ exposure зөвхөн эмэгтэй дээрээ олж өгнө. За одоо харин энийг бас layer 2-оо бас Alt дараа доош нь оруулж өгье. За тэгээ бүгдээрээ нэр баг зэргийн за энэ жоохон ягаавтар харагдаад байгаа учраас бүгдээрээ энийг shadation улаан болгож өгөхгүй болвол за баг зэргийн томруулж өгөөд за энэ доотлыг тохиргүй бүгдээрээ энийг болруулаад нэрлэхэд багсчихвол зарим хэсгээр магадгүй цэнхэр өнгөөр гэрэл тусчлан тийм ээ. За болруулаад магадгүй энэ талаас нь
цэнхэрэн гэх дамгаа ажиллах юм. За x дараадны хэсгээр улаан өнгөтэй. За энэ дээр цэнхэрэн өнгө. Энэ дээр улаан өнгөтэй. За томруулж гаад улсттайгаар оруулж өгч болно. За ингээд ийшээ баг зэргийн цэнхэр өнгөтэй. За балруул аваад хэтэрхий ороод байгаа хэсгүүдийг харилцах хэрэгтэй. Тэгвэл үнэмшилгүй харагдана. За тэгж жагаад зарим нэг хувцсны деталууд дээр бас сурч өгч болно. За нэг иймэрхүү цагаан гэрлээсэн хэсгүүд дээр за одоо яг өхөр өдөр балруул аваад балруулынхаа харднесыг баг зэрэг нэмж өгөөд сүрнүүдийг гаргачих хэрэгтэй. Харднес багтаагаар харин уусгаад өгөх хэрэгтэй. За харднесаа зэрэг хэсгэж жагаад харахгүй бол оппозитыг баг зэрэг басгаж жагаад энэ ингээ болонгуудыг арилгаад өгч болж байна. За балруулынхаа харднесыг басгаж жагаад хэтэрхий хурцгаад байгаа учраас уусгаж өгье. За одоо бүгдээ нэг color dodge add болгоод өгч. За харж байгаах газрын гэрлийн гэлбан нэмэгдэж байна. За магадгүй өссний зарим хэсгээр нь ингэ туссан байж болох юм. За тэгэхээр юмрхөө болж байна.
Царайн дээрс баг зэрэг туссан байж болно тийм ээ. За нэг шинэ layer өгч бүгдээрээ color dodge гэж жоод балруулаар за иймэрхүү байдлаар